Хөгжмийн хичээл 8 дугаар анги. Хүүхдүүдээ хөгжмийн багш хэмжиж байна. Хөгжмийн ертөнцөөр хамтдаа ярилцгаая. За 1-р зууны үеийн театр вэ. Магадгүй 1-р зуун гэсэн бодол таамаглал байгуул нэвтэр дээр бичиж тэмдэглээрэй. За тэгвэл бид өнөөдрийн хичээлээр 19-р зуунд ярилцгаах болох нэ. За мэдээж энэ шаарилж явлаа. Тэгвэл Францад 1895 онд анхны дуугүй кино гарч эхэлсэн байна. Энийг бид 6 дугаар ангид кино ба хөгжим гэсэн тэр муу ярилцчихсан байгаа. Дуугүй кино. За тэгвэл 1845 онд Самуэль Морт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн ширээнд залрах төрийн анхны баяр ёслолыг Мордскийг өөрийн гараар тогшиж цахилгаан мэдээгээр дэлхий дахинаа тунхагласан байна. За англичууд тэгвэл анхны машин бүтээжээ. Герман францчууд анхны галтэргийг бүтээж. Маш төвшингүй хөгжиж явсан гэсэн үг. За тэгвэл хөгжмийн ертөнцид гарч ирсэн бас анхны пианц үйлдвэрлэгдсэн байна. За тэгвэл энэс өмнө дундад зууны үеийн хөгжим гэж бид нар бас сонсч байсан. Тэгвэл одоо яг энэ 18-аас 19-р зууны цагт өрн тохны хөгжимд шин урсгал бий болсон романтизм урсгал бөгөөд үндэслэгч нь Австрийн хөгжмийн зохиолч Франц Шуберт юм аа. За тэгвэл Франц Шуберт маань биднэрт хойч үедээ захиалгасан байт юм байна. Үүнийг багш нарч намайг Франц Шуберт гэдэг хүн төрөлхтөнд өөрийнхөө зүрх сэтгэлийг хөгжмөөр дамжуулан илэрхийлэх гайхамшигтай хүнтэй бурхан надад хайрлжээ. Амьдралын хүнд хэцүү өвчин шанал намайг даршлааж байсан гэдгийг сэтгэлээ сурган гарах тэр тансаг ил зогсоож чадаагүй. Иймээс хөгжим миний хамгийн үнж анд нөхөр байлаа. Энэ зуунд надтай хамт мөр зэрэгцэн уран бүтээлээ төвлөрж байгаа Шуман, Шофен, Бизе, Мендельсон нараараа би бахархаж байна. Бидний бүтээл хэдэн зуун өнгөрсөн ч хүн төлөвтөнд уярал ухаарлыг бэлгэлж мөнхийн дуулал болно гэдэгт чин сэтгэлийн угаас итгэн найдаж байна. Та бүхний хүртгэн эсэлсэн Франц Шуберт 1822 оны 2 дугаар сарын 26 гэжээ. Үнэхээр л биднэрт одоо хүртэл уран бүтээл нь хишгэлсээр л байгаа. Тэгэхээр бас агуу шүү. За Франц Шуберт маань тэгвэл ийм хүн байт юм байна. Та бүхэн яг багшийн хичээлийн минут цөөх учраас бүгдийг ярьж амжуулж болж чадахгүй учраас та нар дэвтэр дээрээ Франц Шубертийн заавал бүгдийг биш. Бүх намтар уран бүтээлийг бичих шаардлагагүй. Тэр дундаасаа сонирхолтой гэснийг баримтж байж болно. Нэг бүлбэрч байж болно. Тэр сэтгэлээ дэвтэр дээрээ буулгаарай. За тэгвэл багш нь Франц Шубертийн үдшийн дуу буюу бид нар бас л 6 дугаар ангид үзчихсэн Серената 6 дугаар ангидаарч бас сонсож байсан ч байж магадгүй. Сонсгоорой хүүхдүүд. Анхааралтай сонсно. Дараагийн слайданд асуулт байгаа учраас маш анхааралтай сонсоорой.
За тэгвэл хөгжмийн зохиолыг ямар хөгжмийн зэмлэгний хослоо хөгжсөн байна вэ? Гоцлон хөгжим. Сая бол төвлөрөхөөр бидний хэлэхээр хамсраа хөгжим гэж үздэг. Төгөлийн асуултанд хариулт үзэх нь нэгдүгээр асуулт нь ямар хөгжмөөр гоцлон хөгжсөн бэ? Хөгжмийн зохиолыг сонсоод төрсөн сэтгэл зохиолын дүр төрслөлийг тайлбарлаарай. Хөгжмийн зохиолын аялгауны шинж төрхийн онцлогийг тодорхойлж байна. Аялгауны шинж төр гэдэг нь хэлдэг өдөртэй байна уу? Ном хүн байна уу? Ордон цоглог ирч хүчтэй байна уу? Гэдэг асуултанд хариулт өгдөг. За энэ бүхний тэтэр дээрээ бичихнэ. За тэгвэл гэрийн даалгаварт гэсэндээ ихнээс нь слайдаар утсан бүлгүүд маань тэмдэглэл хийснэ. Шинэ хэлдэг тэгээд тийм даалгавар их даалгаврыг бол өгчихгүй. Зөвхөн нэг хичээлээс товч тэмдэглэл хийж тэр тэмдэглэл хийснээ багштай хичээлийн мантар зургаар илэрхийлж коммент хэсэгт оруулж болно. Хувь чат руу илгээж болно. Номчоор мөн илгээж болох байгаа. За сая түрүүнд гарсан шинэ урсгал бий болсон. Романтизм урсгал гэдэг маань яг ямар утгатай юм бэ гэдэг тайлбарлаарай. Ингээд баярлалаа.